Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Монгол орн дээр эрчимтэй явагдаж байна. За энэ хүрээнд өнөөдөр бид бүхэн Хинтээ аймгийн Чанлагын талд хэрэгжиж байгаа MCS Group-ийн Metagro төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төсөлд одоогийн байдлаар 2 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байна. За энэ оруулсан хөрөнгө оруулалтын 10% буюу 22 тэрбумыг хүнсний хувьсгалын хүрээнд олгож байгаа. 5-6% хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээл санхүүжилтийг авч бас хийсэн байна. Монгол улсад мал аж ахуйн салбар, Монгол улсад газар тариалангийн салбар, хүнс үйлдвэрлэлийн салбар, хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжөхөд маш том ач холбогдолтой. Канадын туршлага, Хойд Америкийн туршлагыг судлаад өнөөдөр Монголын нутагт тухайлбал Хинтээ аймгийн Чанлагын тал дээр нэг дор 5,000 өхөр бордох аж ахуйг нээсэн байна. Тэр жилдээ 15,000 өхрийг одоо бордож, жилийн 4 улиралд цоошин махыг зах зээлд нийлүүлэх ийм боломж бүрдэж байна. Тэгэхээр манай монголчууд маань маш олон жил нүүдлийн аж ахуйгаар явж ирсэн. Мэдээж одоо нүүдлийн аж ахуй хөгжих нь бол зөв. Нөгөө талдаа эрчимсэн мал аж ахуй хөгжүүлэх боломжтойг эдийн төсөлд харуулж байна. Монгол улс зөвхөн уул уурхаагаас орлого олох биш, аяж уулсын салбараас мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараас маш их орлого олох боломжтой. Өнөөдөр энэ төс амжилттай хэрэгжснээр бид нар жилийн 4 улиралд шинэ мах хэрэглэхээс гадна одоо гадаад руу экспорт хийнэ. Монгол улсыг тойрсон тэрбум 600 хүн амьдарч байна. Эдгээр улсууд руу бид нар шинэ махыг экспортлох ийм бүрэн боломжтой нэгж байна гэсэн үг.